За өнөөдөр та бүхэнтэй чухал бас нэгэн сэдвээр үргэлжлүүлэн эзний үгийг хуваалцъя. Сүүлийн 3-7 хоногийн туршид дуудлага гэдэг үндсэн том сэдвээр дор бид нар хамтдаа суралцж байгаа. Бурхан биднийг өөрийнхөө ажлыг хийлгэхээр энэ амьдралд маань дууддаг. За ингэж дуудагдахдаа энэхүү дуудлагаа бид хэрхэн таньж мэдэх вэ гэдэг сэдвээр бид нар хоёрдугаарт нь суралцсан байна. Дуудлагаа таньж мэднэ гэдэг бол бидний хувьд маш чухал. Би юуны төлөө дуудагдсан? Бурхан юуны төлөө намайг энэ дэлхийд хүн болгож мэдлүүлсэн, төрүүлсэн? Би юуны төлөө энэ дэлхий дээр хорвоогийн тоосыг хөдөлгөж, тийм ээ? Манай монголчуудын ярьдгаар нөгөө хорвоогийн шар өдрүүд, бор хоногийг би юу өнгөрөөж аваа юм, тийм ээ? Зөвхөн идэхийн уухын төлөө юм уу? Мэдээж үгүй. Бурханы агуу төлөвлөгөө, агуу зориг миний амьдралд байгаа. Энэ нь миний дуудлага болдог. Тэгвэл энэ дуудлага чинь хүн болгоны хувьд өөр байгаа. Тэгвэл тэр дуудлагаа би яаж таньж мэдэх вэ гэдгийг бид нар хамтдаа сурсан. За энэ дуудлагаа таньж мэдээд дуудлагын дагуу Бурханд болон энэ дэлхийд нийгэмдээ эргэн тойронд байгаа хүмүүстэй үйлчлээд явхад миний бэлэг авяас чухал юм байна. Тийм болохоор бэлэг авяасаараа үйлчилъя. Бэлэг авяасаа таньж мэдъя гэдэг сэдвээр бид нар өнгөрсөн бүтэн сая өдөр хамтдаа суралцсан шүү дээ. Тэгэхээр дуудлагаа хэрхэн таних вэ? Мөн дуудлагынхаа дагуу дуудлагандаа үйлчлэхдээ бэлэг авяасаараа үйлчилъя гэсэн юм 3 ийм холбоо бүхий дараалсан сэдвээр бид нар хамтдаа үзэж байна. За тэгэхээр дуудлага цуврал үргэлжилж байна гэж ойлгож болно. Ер нь бол 3 дахь цуврал руугаа чимээг үхэ орчин явж байгааг та нар анзаарж байгаа бох. Эхлээд үйлчлэлийн тухай цуврал номлолыг би хийж ирснийг та нар санаж байгаа. Дараа нь Давид чиг бэлтгэгт цувралыг та нар сайн санаж байгаа бох. За Давид чиг бэлтгэгт цувралаар нь дамжуулан онлайн дээр Монголд болон энэ дэлхийд даяар байгаа Христ итгэгч нар маань маш их ивэгдэж өргөгдсөн байдаг. За өнөөдөр бид нар энэ удаа бид нар үргэлжлүүлээд дуудлага гэдэг үндсэн сэдвээр дор ингээд 4 дахь сэдв руугаа 4 дахь хэсэг руугаа бид нар орж байна. За тэгэхээр бэлэг авяасынхаа дагуу дуудлагандаа үйлчлэхдээ бэлэг авяасаараа үйлчилъя гэж. За тэр бэлэг авяас чи яаж ирдэг юм? Гар тавилтаар ирдэг юм а гэж яриад бид нар өнгөрсөн бүтэн сая өдрийн номлолын төгсгөлд гар тавилтаар дамжуулан ирдэг юм а гэж яриад дууссан байна. За тэгэхээр өнгөрсөн бүтэн сая өдөр бид нар хамтдаа 2 дугаар Тимот 1-ийн 6-аас 7 дугаар ишлэл дээр суурлан эзний үгийг хамтдаа сурсан. За тэгэхээр энэ ишлэл дээр нэг зүйлийг маш тодорхой хэлсэн тийм ээ. Илч Паул өөрийн шавь Тимотед хандан энэ загтлыг бичихдээ иймд чам дээр гар тавьснаар минь дамжуулан өгөгдсөн Бурхны бэлэг чадвар гэдэг нь нөгөө бэлэг авьяасаа минь хэлээд байна тийм. Бэлэг чадварыг дахин бадраахыг чамд сануулъя гэж хэлсэн биз дээ. Тэгэхээр Илч Паул Тимотиг яасан байх нь вэ? Тэр дуудлагын дагуу үйлчлэл томилохдоо тэр бэлэг авьяасыг өгөхдөө Илч Паул түүндээ гар тавин өрөөнд залбирсан байх нь. Ингээд түүний гар тавилтаар дамжуулан Тимотед бэлэг авьяас өгөгдсөн. Одоо энэ бэлэг авьяасаа чи яах вэ? Цааш нь бадраагаараа буюу хөгжүүлээрэ. Энэ бэлэг авьяасаараа үйлчлээрэ. Тэгвэл чиний үйлчлэл чинь илүү үр дүнтэй байх болно. Тэгвэл чи дуудлагынхаа дагуу амжилттай үйлчлэх болно гэдгийг Илч Паул Тимотед зааж өгч байна. За ингээд бэлэг авьяас бол яадаг вэ? Гар тавилтаар дамжуулан ирдгиймаа гэдэг талаар бид нар өнгөрсөн 7 хоногийн номлолынхоо төгсгөлийн хэсэгт ярьсан бол өнөөдрийн номлолоо яг энэ төгсгөлийн хэсгээс цааш нь үргэлжлүүлье. За тэгэхээр Христ итгэгчдийн хувьд гар тавилт гэдэг бол маш чухал байдаг. Та нар анзаарсан бол хүмүүсийн төлөө ингээд Христ итгэгч нар сүм дотроо бие биенийхээ төлөө залбирахдаа итгэдэг хүний төлөө ч тэр итгэдэггүй хүний төлөө ч тэр залбирахдаа юм гар тавиад байгааг их анзаарсан баг. Мөрөн дээр гар тавих, нуруунд дээр гар тавих, за өвчтөн хүний төлөө залбирахдаа өвчтөй газар дээр нь гар тавих. За эсвэл яг тэр газар дээр гар тавьдгүй махад ерөнхий тэр хүн дээр ингээ гар тавих, толгой дээр нь гар тавьж өрөөх, тийм ээ. Юу нэг гар тавилт гэдэг бол Христ итгэгчдийн залбирал, үйлчлэлд юм онцгой чухал аргачлал болж өгсөн. Тэгэхээр энийг Библи өөрөө бидэд өгсөн даадах. Тэгэхээр энэ Паулын яриад байгаа Тимотед хэлсэн миний гар тавилтаар дамжуулан өгөгдсөн бэлэг авьяас гэж ярихдаа энэ гар тавилтын анх эхлэл ер нь хаанаас байсан юм? Ер нь Библиэлд энэ гар тавилтын талаар юу гэж өгүүлдэг юм. Тэгэхээр өнөөдрийн номлолоор бүгдээрээ энэ гар тавилтын талаарх Библиэд өгүүлсэн зүйлийг нэг жоохон томруулаад өргөн утгаар нь бүгдээрээ нэг хараад аваад үзье гэж би бодож байна. За тэгэхээр энэ гар тавилт гэдэг бол хуучин гэрээнээс ихтэй. Ялангуяа Израилийн эцгүүдээс ихтэй. Израиль төмнийг үндэслэн байгуулсан тэдний эцгүүд нь нас барахтаа дараагийн үеэ гар тавин өрөөдөг байсан байна. Энэ айгүй гоё соёлтой. Гар тавин өрөөдөг байсан байна.
За ингэснээр тэр одоо эхний үеийнхэн одоо ингээд өнгөрөн одохын цагт дараагийн үеийнхэн босч ирэхдээ эхний үеийнхээ ерөөлөөр босч ирж байсан. Тэгээд тэд ингээд ажиллаж амьдраад тэгээ энэ хорвогийн одоо ажил амьдралаа өндөрлүүлээд одоо тогтоогдсон хоногудаа өндөрлүүлээд энэ хорвоогоос явахдаа дараагийн үеэ гар тавиад өрөөдөг. Тэгээ энэ ёс ерөөсөө ингээд нэг юм Израилийн энэ нийгэмд ингэж байж ирсэн. Энэ явсараад сүүлдээ шинэ гэрийн дотор Есүс Христээр дамжуулан бид бие бинийгээ гар тавин ерөөл рүү шилжин орж ирсэн байдаг. За үүнтэй холбоотой нэг сонирхолтой түүхийг өнөөдөр би та бүхэнд хуучин гэрээний эхлэл номын 48 дугаар бүлгийн 8-аас 14 дугаар ишлэл дээрээс та бүхэндээ уншиж өгөхийг хүсэж байна. За би энэ түүхийг та нарт чангаар уншъя. Эхлэл 48-ын 8-аас 14. Израиль тэгээд Йосефийн хоёр хүүг харснаа. За эд чинь хэн блэ хэмээн асуув. Йосеф энэ хоёр маань миний хүүгүүд. Энд бурхнаас надад заяасан билээ гэж аавдаа хэлсэнд Яаков алив тэр хоёрыг нааш нь аваад ирээч. Би тэднийг өрөөе гэлээ. Израиль өтлөөд хараан муудаж юм сайн харж чадахгүй болжээ. Йосеф хөвгүүдээ ойртуулан авчирсанд тэр хоёрыг тэврэн үнсэв. За одоо ач нарыгаа тэврэн үнсэж штэ. Тэгснээ Израиль Йосефт царайгч нь харахын чинээч санаагүй явсан байтал бурхан үр хүүхдийг чинь үзүүллээ гэв. Их гоё үг хэлж байгаа шүү. Цааш нь үргэлжлүүлээ уншъя. Йосеф эцгийнхээ хөлийн дэргэдээс хөвгүүдээ холдуулаад нүрээ газар тултал мэхийн мөрөглөө. Эцгийнхээ өмнө хоёр хүүтэйгээ хамт одоо мөргөж штэ. Хөгшин эцгийгээ хүндэлж штэ. Тэгээд Йосеф хоёр хүүгээ авч Ефраимыг баруун гараараа эцгийнхээ зүүн гар тал руу, Минашег зүүн гараараа эцгийнхээ баруун гар тал руу хөтлөн ойртуулв. Тэгтэл Израиль баруун гараа сунган хүү Ефраимын толгой дээр, Минашег ууган хүү атал зүүн гараа түүний толгой дээр зөрүүлэн тавьжээ. Амен. За ингээд хоёр ач хүүгээ Яаков ерөөсөн тухай цааш нь ингээд унших юм бол тэр одоо ерөөл гарч байгаа. Тэгээ энэ ерөөл яг энэ Ефраим, Минаше гэдэг энэ хоёр хүний амьдрал дээр өвөг эцгийнх нь одоо өвөөгийнх нь ерөөсөн ерөөл биелж байгаа байхгүй. Тэгээ энэ нэг одоо цааш нь ингээд Израилийн түүхийг ингээд хуучин гэрээн дээр унших тусам одоо хэрхэн энэ Минаше ерөөгдсөн, хэрхэн энэ Ефраим ерөөгдсөн юм олон зууны туршид харагддаг. Тэгэхээр энэ Яаковын хоёр ач хүүгээ ерөөсөн энэ ерөөл айгүй хүчтэй юм ерөөл байсан ба тийм. Итгэлийн хүний ерөөл гэдэг чинь ингээд бодтой биелдэм биш үү? Бурханд итгэдэг, бурханд залбирдаг, бурхныг дуулууртаа дагдаг, бурхантай хамт алхдаг, бурханд үйлчилдэг хүний ерөөл гэдэг чинь зүгээр нэг хүний ерөөл бас байдаггүй юм биш үү? Ийм ерөөл гэдэг чинь хүний амьдрал дээр биелдэг ерөөл гэдэг юм биш үү? Тэгээ Яаков настай болсон хойно түүний хүү Йосефт одоо мэдээ ирсэн ба тийм. Эцэг чинь өвчтэй байна. За ингээд эцгээгээ бол ер нь бол одоо энэ хорвоог орхиод явах гэж байна гэдгийг бол Йосеф мэдж байгаа. Йосеф бол дээрээ 10 ахтай доороо нэг дүүтэй 12 эрэхтэй байхгүй эцгээс. Тэр өөрөө болохоор эхнэрийнхээ нөгөө эцгийнхаа хамгийн хайртай эхнэрээс нь төрсөн учраас Йосеф бол эцгийнхаа хамгийн хайртай хүн байсан. Тэгэд энэ баг залуу наснда эцгээс хагцсан байхгүй нөгөө 10 ах нь атархад дүүдээ атархад яг л нэг аав нь дүүгийн илүү хайрлаад ахаар одоо тэг ямар ч хүнд бас ийм юм явдал байдаг л да. Өнөөдөр бидний гэр бүлүүдэд ч гэсэн нэг иймэрхүү өрсөлдөөн байдаг шүү дээ. Ах дүүнэрийн хооронд нэг те ээж аав ахыг болохоор тэгчээд намааг болохоор инглээ эсвэл баг дүүг илүү хайрлаад тэдний хүүхдүүдийн ингээд байгаа мөртлөө миний хүүхдүүдийг тоосонгүй моосонгүй. За яг ийм асуудал одоо тухайн гэр бүлд одоо байж. За тэгсэн чинь нөгөө 10 ах нь яасан гэхээр дүүдээ хорсоод нэг өдөр дүүгээ яасан гэхээр одоогийн биднээсээ яриагаар бол нөгөө хил дамнуулаад одоо хүний наймаа хийгээд зараа явуулсан. Тэгээ эцэгтэй юугаа хэлчихдэггүй гэхээр хүүчин хөдөөхээр амтнд бариулаад өгчжээ. Маа энэ дээл нь энэ ингээд дээлийн албаар сэргэлж урж хагаад ямааны цуснд дүрээд эцэгтэй авчид өгсөн. Тэгээ нөгөө эцэг хүү хоёрыг бол амьдын хагацалд унгаж байгаа юм л да. Атаархал гэдэг ийм амар тийм ээ. Хоршил гэдэг ийм амар тийм ээ. Хүний амьдралыг. Тэгээ нөгөө эцэг нь өөрийнхөө одоо хамгийн хайртай хүүгээсээ ингээд амьдараа хагацж уулзч чадахгүй. Тэгээ нөгөө эцгийн хайртай инхрийн хүү яасан? Гадаадад хүний найманы золиос олоод золиосонд өртөөд яваад гисэн. Гадаадад очоод тэр чинь айлын зарцуулж байгаа, дараа нь шоронгийн хоригдол болж байгаа. Юм үзэж байгаа юм л да Йосеф. За ингээд юм үзэж яваад бурхан тэгтээ Йосефийг ивээсэн маа. Одоо үед чинь хүүн сайн байгаа шүү. Дараагийн 7 хоногт ярина. Тийм байхгүй штэ. Мессеж тэр үед чинь байхгүй. Тэгэл 10 ах нь эцэг дээр нь ирээл маа таны хайртай хүүгийн чинь дээл нь энэ байна.
хээр хөдөө амтнд бариулсан багт нь бид нар дийлэн оллоо гэл ингээл хэлчихсэн. Тэгэл аав нь бол ерөөсөө ингээл нэг насаараа үндсэндээ хамгийн хайртай хүүгээсээ хагцлаадаа л гэж одоо бодож явсан байхгүй. Тэгсэн чинь хүү нь Египтэд очиод одоо эр хүн 7-д ордож 8 сэхэн гэдгийг л үлгэр монголчуудын ярьдгаар өстой жинхэнэ 7-д ордож 8 сэхэн бурхны таалал байгаа хүн гэдэг чинь те амьдрал 7-д орсон ч 8 сэгчл байгаа байхгүй. Бурхан Йосефийг өргөсөн. За энэ өргөсөн түүхийг ярих юм бол одоо зөндөө түүх ярина. За тэгэхээр энэ түүхийг ялгасаа гэж бодож байна тийм ээ. Алгасаа. Йосефийн түүх өөрөө өстой айгүй гой сонирхолтой их тийм сэтгэл хөдлөм Библиэлд байдаг сэтгэл хөдлөм түүхүүдийн нэг л дээ. Ингээд Йосеф яасан гэхээр бурхнаар өргөгдөд хожим Египтийн хааны баруун гар болж байна. Хааны одоо том түшмэл болдог. Одоогийнхоор бол баг одоо засгийн газрыг нь хариуцж байгаа ерөнхий сайд юм хаашаа. Тэгээ хааны алтан бүгжийг зүгээд, хааны гинжийг зүгээд, хааны эрх мэдлэр тэр улс орныг удирдаад өстой мандан бадруулдаг ерөөсөө. Тийм ээ. Энэ одоо Америкт чинь ээж аав нь цагаач гээл ирж исэн 2 дахь үеийнхэн, 3 дахь үеийнхэн одоо энэ төрийн дээд өндөр байр суурьнд нь гараал бас явж байгаа энэ харагдал байгаа юм шүү дээ. Тэгэхээр Египтэд бас ийм болж л байсан байна тийм. Тэгээ Йосеф чинь өстой мандуулж байгаа байхгүй. Тэгээ Йосеф мандуулаад 10 хэдэн жилийн дараа нөгөө Йосеф чинь гэр бүлтэй болоод Египтийн нэг сурвалжат язгууртны охинтой гэрлээд тэгээ 2 хөөрхөн хүүтэй болоод ингэ байж ах үедээ аавтайгаа 10 хэдэн жилийн дараа уулзж байгаа юм л да. Яасан гэхэлээ нөгөө эцгийнх нь байгаа газар нь өлсгөлэн болоод ах нар нь Египтээс горил будаа худалдаж авахаар эрэхтэй дүүгээ танихгүй байдаг байхгүй. Дүүгээ өгцөл гэж бодож байгаа шүү дээ. Дүүгээ ингэ сайн яваа гэж яаж мэдэх вүдээ. Тэгсэн чинь Йосеф чинь Египтэд очиод хамаг эрхийг натгацсан. Тэгээ Египтийн ерөөсөө өстой хааны дараагийн 2 номерын одоо лидер нь болсон байж байгаа. Тэгээ дүүгээ гэж танихгүй. Тэгээ дүүтэйгээ бизнес яриад байгаа байхгүй. Дүү нь болохоор ах нарыгаа таниад байгаа байхгүй. Тэгээд тэр чинь ах нарыгаа бас тэр залууч уучлж байгаа юм л да. Эцсийн дүндээ өөрийнхөө амьдралыг том зургаар нь харахтаа хичнээн энэ миний ах нар надад муу хийсэн ч гэсэн эцсийн дүндээ эн чинь сайн болж байгаа байхгүй. Төгсгөлдөө сайн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бусдыг уучлахад амьдралыг том зургаар нь хардаг байх чайгүй чухал байгаа шүү дээ, тэ. Амьдралыг том зургаар нь харж чаддаг хүн чинь бусдын нэг өөрийнх нь амьдрал хийсэн жижиг шажиг ямиг уучлж байгаа байхгүй. Яа тэгэхээр тэр хүн тухайн үед хичнээн надад хэцүү зүйлийг хийсэн ч гэсэн эцэстээ бурхан энийг сайнаар эргүүлсэн. Энийн үр дүнд би бурханы хүн болоод өссөн байгаа байхгүй. Тийм учраас өсөрхөх биш харин энэ хүнээр дамжуулж бурхан миний амьдралд намайг бас зөвлөх ажлыг хийжтэй л гэж харж байгаа байхгүй. За ингээд Йосеф ах нартайгаа тэрвэрлдээд уйлалдаад ах нарыгаа уучлаад одоо тэгээд Египтийн одоо ногоон карт өгөөд ингээд гэр бүлээ тэр чигээр нь 70 гаруй хүнийг Египтэд татчих байгаа юм л да нөгөөх чинь. Татчих байгаа юм л да. За ингээд нөгөө хөгшин эцэгтэйгээ Йосеф чинь олон жилийн дараа уулзаад нөгөө хөгшин эцэг хүү хоёр жижиг хооронд тэнгэрлэг орших болж байгаа. Манай монголчуудын нэвтрүүлэг байдаг шүү дээ. Олон жил уулзаг хүмүүсийг уулзсан тэнгэрлэг орших гэдэг нэвтрүүлэг л баг болж байгаа юм л да. Тэгээ ингээд аав хүү хоёр ч уулзалдаад, уйлалдаж, хайлалдаад ерөөсө бөөн юм болж байгаа. За ингээд Йосеф хүү дээрээ иргэн очоод одоо хамгийн хайртай хүү дээрээ очоод хүүгийнхэн гар дээр үндсэндээ ингээд Египтэд Йосеф Яаков амьдралынхаа сүүлийн 10 гаруй жилийг өнгөрөөж байгаа. За ингээд хэсэг хугацааны дараа хүүд нь одоо аавынхын зарсаар мэдээд болгосон тий. За аав чинь ер нь бол бин мотчлаа шүү. Тэнгүүд Йосеф 2 хүүгээ аваад аадар очиж байгаа байхгүй. Тэнгүүд аав нөгөө хараа муутай хөгшин болсон хүн чинь орноос өндийгээд асууж яана л да. Эд хин. Бурхан энэ газар намайг өрөөж ивэж надад заяасан миний 2 хүү байна. Аваад би хүүгүүдээ өрөөе. Тэгээ 2 ач хүүгээ өрөөж яана л да. Тэнгүүд дараагийн зургийг гаргач та. 2 ачигаа өрөөж яана л та. Тэгээ Йосеф болохоор баг хүүгээ баруун гартаа бариад том хүүгээ зүүн гартаа бариад эцэг руугаа ингээд хөтлөөд очихор чинь эцэг нь бол ингээд наашаа харцсан байгаа юм чи эцгийнх нь баруун гар яг том хүү дээр нь зүүн гар нь баг хүү дээр нь таарахаар Йосеф тэгж тааруулаад очиж байгаа. Яг тэр эцэг нь харахгүй байгаа шүү дээ. Хараа муутай. Аль нь том аль нь баг вэ гэдэг ялгаж харахгүй байгаа. Тэнгүүд эцэг нь тэрийг тооцож байгаа байхгүй. За Йосеф том хүүдээ илүү их ерөөлийг өвлүүлэхийн тулд миний баруун гар талаар авчирна. Баг хүүдээ дараагийн ерөөлийг авчруулахын тулд миний зүүн гар талаар авчирна гэдгийг Яаков тооцож байгаа байхгүй. Тэгээ тооцсон гутаа гараа зөрүүлээ тавьчих. Тэгвэл чи Йосеф гахад үгүй аава ийм том нөө гэсэн чи би мэдэж байна. Тэгээ цаашаа унших юм бол ийм гарч байгаа. Би мэдэж байна. Би албаар ингэж өрөөж байна. Би томыг орхихгүйгүй. Би томыг угаасаа өрөөнө. Энэ том ч гомдлгүй. Өрөөл аавна. Тэгээ хожим энэ Манашегийн овог Израилийн хамгийн их хүн амтаа овог болсон шүү дээ. Гэхдээ би багын томоос нь их болгож би өрөөмөр байна.
гэж хэлж байгаа. Энэ яасан гэхээр нөгөө Йосефийн Яаковын өөрийнх нь нөгөө залуугийн сэтгэл зүйтэй холбоотой байсан. Өөрөө залуудаа айлын 2 дахь хүү байсан. Тэгээ нэг ах нь эцгийн ерөөлийг аавна. Тэнгүүд өөрөө нөгөө нэг ахаасаа өрсөж тэр ууган хүүгийн ерөөлгээ чимээ би авах юмсан гэсэн нэг юм багын нэг юм ахтайгаа нэг юм ерөөл авахын төлөө тэмцэл байсан. Тэг хүмүүст ийм тэмцэл байдаг ч болоосай. Бурхны ерөөлөөс ямар ч олон хүмүүс зугтаж энэ цагийг ямар ч олон хүмүүс ингэж хий дэмий өнгөрөөд юм дээ. Гэтэл Яаков шиг Бурхны ерөөлийг ингээд амссан хүмүүс чинь энэ цагийн төлөө энэ ерөөл авахын төлөө үнэхээр нэрээ ямар их тэмцэж гүйж байна. Тийм хүмүүс ерөөлдөж байгаа байхгүй. Тэр ахтайгаа тэмцэжсэн. Ах нь болохоор нэг юм материалог залуу байсан. Ан чин эртээ бяртаа ер нь бол нэг юм лаг залуу. Тэгэхээр аав нь болохоор том үүдээ дуртай. Яагаад том үү нь болохоор ер нь бол нэг юм эргүүн багадаа штэ энэ чинь. Баг хүү Яаков болохоор нэг юм ээжийн хүү байгаа байхгүй. Галтгаа хаваар эргэлцсэн хоол моол айгуу сайн хийдэг нэг хоньны сүргийн бэлчээрээс нэг цаашаа гардаггүй. Том хүү болохоор ингээл нэг энэ тэнд ингээл ер нь хэрэг мандуулаад ан агнаал дайн тулаан хийгээд ерөөсөө нэг юм шилийн ирэл байгаа байхгүй. Тэгэхээр аав нь бол том хүүгээ ингээл гоё өрөөх гээд байдаг. Тэгсэн чинь Яаков өөрөө багада ахийнхаа оронд жүжиглээд аавынхаа хараа муутаг далимдуулаад ахийнхаа оронд жүжиглээд ах нь өрөөгдөх байсан тэр ерөөлийг аавыгаа хуурж агаад авцсан байхгүй юу энэ Яаков ч өөрөө залуудаа тэгж явсан нөхөр байхгүй юу тэр ерөөлийг авахын төлөө ингэж зүтгэжсэн хүн байхгүй юу тийм учраас нэг насаараа хүний нэг 2 дахь хүү байхын зовлон мэднэ гэх юм уу та одоо нэг ууган хүү биш учраас ууган хүүгийн ерөөлийг авч чадахгүй тэрийг нэг авахын төлөө тэмцсэн хүн байхгүй юу тийм учраас одоо яаж яах гэхээр өөрийнхөө хайртай хүүгийн 2 хүүгийн ерөөхтөө нөгөө тэр өөрийнхөө сэтгэл зүй байгаад байгаа учраас багыг нь илүү ерөөж байгаа. Тэгээ бид нар ч гэсэн ингээд багтаа авсан ингээд янз янзын сэтгэл зүйн юм сайхан муухай янз янзын юмнууд биднэрт байдаг те. Тэрүүгээрээ заримдаа өнөөдөр бид нар ингээд юмд нэг ханддаг те. Тэгээ хэдий тийм ч гэсэн бурхан тэгэл тэрний дагуу бас ажиллаж л байдаг. Хэдий тэр багтаа баг залуудаа авсан янз бүрийн сайн муу амьдралаас үүдсэн амсан янз янзын одоо шарах сорив тэрнээсээ олоод өнөөдөр би нэг багын нэг жоохон өргөчмөр нэг сэтгэлтэй хүн болоод өссөн байгаа байхгүй. Тэгээ бурхан тэрнийхэн дагуу ерөөцөл байгаа байхгүй. Тэгээ хожим энэ дүүн болох энэ Ефраим бол хожим Израильд бол үнэхээр агуу овог аймаг болсон. Яг тэгэхээр энэ Ефраимаас маш олон удирдагчдэр хожим төрсөн байдаг. Та нарын мэдж байгаа алдарт иш үзүүлэгч Самуэль бол энэ Ефраим овог аймагаас төрсөн. Израиль улс 2 хуваагдаад 10 овог аймаг нь тусдаа Израиль гэдэг улсыг бий болгоход энэ 10 овог аймгийнх нь анхны хаан нь Ефраим овог аймагаас төрсөн байдаг. Алдарт удирдагч Йошуа Мосе Израилийн ард түмнийг цөл 40 жил удирдах яваад нас ороод дараагийн удирдагч нь залгах үед энэ Ефраим овог аймгийн залуу Йошуа гэдэг залуу гарч ирээд Израилийн ард түмнийг удирдах Бурхны амлсан сүү бал урсан газар нутгийг Бурхны ард түмэнд өвлүүлсэн байдаг. Ингээ харах юм бол энэ Яаковын энэ гар тавилтаар ерөөсөн энэ ерөөл Манаша дээр ч буусан Ефраим дээр ч буусан байхгүй. За. Тэгэхээр энэ хуучин гэрээний итгэлийн эцгүүд дараагийн үе удмаа гар тавин ерөөжсэн энэ ерөөл чинь ингээд үе дамжиж явсаар хагаад Есүс Христ аврагч болж ирлээ. Бид өнөөдөр Есүс Христэд итгэлээ. Есүс Христээр дамжуулан энэ итгэл өнөөдөр тэр Яаковын дараагийн удмаа ерөөсөн ерөөл тэр Авраамийн дараагийн удмаа ерөөсөн ерөөл нь ингэж еврейчүүдээр дамжиж явсаар хагаад Есүс гэдэг Юудын хаан Есүс гэдэг тэр еврейн одоо Бурхны хүүгээр дамжуулаад өнөөдөр тэр үндэснээс энэ ерөөлн халиад таних минийх болцсон байхгүй. Тэгэхээр та хатаархчиж магадгүй энэ Яаков хүүгээ ерөөгөө тэр хүүхд ач хүүгүүдээ ерөөгөө тэр ач хүүгүүдээр энэ Яаковын агуу ерөөл ивэл нь ингээд биелээ явж идэм байх гоё юм аа гэж та харж иж магадгүй. Атаархах хэрэггүй. Энэс илүү ерөөл тань дээр над дээр байна өнөөдөр. Яг л энэ ерөөл чинь Есүсээр дамжуулан минийх болсон байхгүй. Тийм учраас өнөөдөр Христ итгэгч хүмүүс бид нар Есүсийн нэрээр бусдыг гар тавин ерөөдөг энэ ийм үйлдэл одоо ёс заншил гэх юм уу? Юу гэх нэг ийм зүйл одоо Христ итгэгчдийн дунд бол түгээмэл байдаг юм аа. За тэгвэл шинэ гэрээн дэх гар тавилтыг би та нарт яриа. Шинэ гэрээн дээр дараах 4 зүйл дээр гар тавьж байгаа харагддаг. Шинэ гэрээний номнуудыг харах юм бол за юуны дөрөнд ерөөлийн гар тавилт гэж. Марк номын 10 дугаар бүлгийн 13-аас 16 дугаар ишлэгийг харах юм бол хүмүүс хүүхдүүдээ Есүсээр ерөөлөхийн тулд Есүстэй авчирсан байдаг. Тэгээ Есүс тэр хүүхдүүдийг аваад гар тавиад тэр хүүхдүүдийг Есүс ингэ ерөөсөн байдаг. Тэгэхээр энэ бол яг Есүс бяцхан хүүхдүүдийн төлөө
гар тавиад ерөн залбирж исэн мэт. Өнөөдөр ч гэсэн Христийн сүм чуулганд пастораараа хүүхдүүдэд ерөөлөх гэхийг айгүй эрхэмд тооцдог. Хүүхдэд төрөөд хэдхэн хоногтой байхад нь 3 сартаа болсныхаа дараа ч юм уу гэр бүлээрээ урагшаага гарч ирээд гэр бүлийнхаа төлөө залбируулаад онцгойлон хүүхдийн төлөө одоо ингээ гар тавиад залбируулж байгаа ийм зүйлүүдтэй сүм цуглаанд бол зөндөө болдог. Монгол дахь Битаний урагш чуулгандаа авахдаа манай чуулганы одоо залуу гэр бүлүүд ингээ төрөө шинэ хүүхдтэй болоод 3 сарын дараа бүгдээрээ ингээ хүүхдүүдэд авчирдаг гэр бүлээр. Тэгээ авчрахад нь хүүхдэд нь зориулаад бид бүр онцгой бэлэг бэлдээд урд гаргаад баяр хүргээд ээж аав нь нөгөө хүүхдийнхаа нэр усыг ингээд цуглааныхаа итгэжтийн өмнө хэлж өгөөд цуглааны зүгээс гоё бэлэг бэлдэж өгөөд тэгээ хүүхдүүдийн төлөө ерөн одоо ингээд цуглааны удирдагч нар хүүхдүүдийн ерөн залбирдаг. Эн чинь юу юм? Нөгөө Библиэлд байдаг гар тавилт гэдэг гар тавилтаар дамжуулан ирдэг ерөөл гэдэг юм чинь яваад байна л да. Тэгээ ингэж өнөөдөр тийм учраас ер нь Христ итгэгч эцэгчүүд хүүхдүүдээ ч гэсэн их өрөөдөг, бие бинийгээ ч гэсэн их гар тавин залбирж өрөөдөг тийм ээ. Ийм одоо зүйл бол одоо бидний соёл болжээ. За тэгэхээр ямар нэгэн онцгой ерөөлийн төлөө хүн одоо гар тавин залбирж исэн одоо түүх бол одоо шинэ гэрэн дээр байна. За дараагийнх нь эдгэрлийн гар тавилт. За шинэ гэрэн дээрээс харах юм бол өвчтөе хүний төлөө гар тавих юм бол эдгэрнэ гэж Есүс амласан. Тийм учраас Есүсийг Тэнгэр өөд одсны дараа түүний дагалдагч нар өвчтөе хүмүүсийн төлөө ялангуяа маш их гар тавин залбирснаар гайхамшиг бүхий эдгэрлүүд одоо ирж исэн байдаг. Би ч одоо 3 настайдаа шарлсан хүүхэд байхгүй юу? Ахын шар байсан л да. Вирусээр байгаагүй. Тэгээд зайсан толгойн одоо Улаанбаатар хотын зайсан толгойн баруун зүүн талын суганд нь бүр тийм хүүхдэд зориулсан тийм шарын одоо эмнэлэг гэж байлаа. Ямар сахиургүй би чи 3 настай хүүхэд сахиургүй ингээ эмнэлэг твтчихлаа. Нэг шин ингээд орон дээрээ шээчээд нойтоо орон дээр хөвтчихсэн л би сандгийн. Тэгээд нэг коридорын гэрэл асаалттай ингээ нөгөө өрөөний гэрэл бол унтраастай. Тэгээд коридороор ингээ совлогч ингээ шүн наашаа цаашаа яваад би нэг унтаж чадахгүй байж исэн үеэл ингээ одоо эргээ бодох нэ ингээ тэр айгүй ингээ санагддаг байхгүй. Тэгээ ер нь бол яг тухайн үедээ ингээ эдгэрээд боссон ч гэсэн ер нь нэг юм илэг хожим том болоод ингээд хэд хэдэн удаагийн шинжилгээ өгсөн чинь илгэнд С вирус байна гэдэг асуудал яваад байдаг. За тэгээ одоогоос нэг 7-8 жилийн өмнө манай цуглаан дээр нэг хэсэг Япон пасторууд ирлээ. За нэг пастор нь номлолоо. За хамгийн настай пастор манай цуглаан дээр номлосон. Тэгээ тэр пастор эдгэрлийн бэлэг авьяастай пастор гинэ. Тэгээ тэр пастор цуглааны дараа өвчтөе хүмүүс байвал гар тавиа залбирж өгье гэсэн. Тэгээ цуглаан аль биесээр дуусны дараа манай цуглааны баг тал нь үлдээ. Тэнд ер нь баг 40-50 хүн байсан баха. Тал нь үлдээд тэр пастораа залбирсан. Тэгээ тэр пастор амар ядарсан. Тэгээ хоолунд идээгүй. Та хоол идэхгүй юм жоохон амрахгүй мө гэхэлэр үгүй зүгээр гээд хүн нэг бүрийн төлөө гар тавиад айгүй ядраа залбирсан. Тэгээ хамгийн сүүлд нөгөө орчуулагч охин маань пастораа та залбируулаач гэхэлэр би нөгөө өөрөө бас адилхан пастор хүн олон хүнтэй ингэж ажиллахын зовлон жаргалыг мэддэг хүн чинь бас настай пастор ядарч байгаа ах гэж би зүгээр та ингээ манай хүмүүсийн төлөө үйлчлэл өгсөн бол зүгээрээ гээд эрэгтэй хүн чинь бас нэг тэгээ тиймэрхүү юм дээр бас ингээд нэрлэгчж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай нөгөө орчуулагч охин зүгээр пастраа та өөрөө залбируул гэдэг. Тэгсэн чинь эхнэр маань бас хажуунаас хэлсэн л дээ. Чи юунийхаа төлөө ер нь илгнийхаа төлөө залбируулчих яасан. За тгийгээд. Тэгээ суугаад тэр нөгөө Япон пастор ингээд залбирсан. Тэг яг хуу санаа дагаад ч тэгсэн үү? Одоо мэдхгүй ингээд тэр Япон пастор миний ингээд энэ одоо энэ ингээд аюулхай хавцаа ингээд гар тавиа залбирсан чинь энэ авируу ингээд нэг юм санаа дагааш тэгсэн нэг юм гой оргиоллага юм шиг мэдрэмж тухайн үедээ төрж исэн. За тэгээд өөр онцгой юм босонгүй. Тэгээд залбирч өгөөл Есүсийн нэр дээр амен гэж дууслаа. За тэгэл дууслаа амен. Тэрнээс нэлээд хэдэн сарын дараа би шинжилгээ өглөө. Тэгээд 5 шард байдаг нэг шинжилгээ өгдөг цусны төвд очиод шинжилгээ өгсөн чинь С вирус байхгүй гэж гардыг. Бурхан эдгээчт юм бахтаа л гэж бодлоо тухайн үедээ. За эдгэрсэн бол амен гэл. Тэгтэл эн чинь энэ шинжилгээ буруу биш байгаа даа гэд бас бодоод байгаа шүү дээ нөгөө чинь. Энэ шинжилгээ буруу шинжилгээ олчоог байгаа даа гэд бодоод байгаа. За тэгээд тэрнээс чи хойш нэг жил орчмын дараа бол 2 жилийн дараа ч үлээ. Тэг гэр бүлэрээ нэг Солонгос явлаа. За Солонгост очиод Монгол чуулгануудаар номлоод үйлчлээд байжсэн чинь нэг итгэгч Солонгос эмэгтэй хэлж байна. Пастра Монгол руу буцахаас өмнө бүрийн шинжилгээ өгчөөд яваараа бид нар үнэгүй хийж өгнө. Бурханд үйлчлээд явж байгаа хүнийг бидний ивэмээр байна гэд. Тэр нэг жижигхэн эмнэлэгтэй. Тэгэхээр баг нисдэг өдрийнхөө урд өдөр нь очиод цусныхаа шинжилгээ өгөө, бүрийн шинжилгээ өгөөд нисдэг өдрийнхөө өглөө нь очиж шинжилгээнийхээ хариуг аваад Монгол руу явж байгаа юм биш үү. Тэгээд хариу юу шинжилгээ өгөхдөө за С вирус байна уу үзээд өгөөрэй гэдгийг би одоо хэлээд байгаа шүү дээ.
Тэгсэн чинь маргааш өглөө нь очиж шинжилгээнийхээ хариу өгч CD, MIDI те ингээл ийм зузаан дипломын ажил юм уу хайш юм. Бараг нөгөө оюутны нэг бичгийн ажил шиг л хавтас бавцсанд хийцэн ингээл сүр юм өгж байгаа байхгүй надад ерөөсөө те. Тэгээ өгөхдөө хамгийн түрүүн тэр юм чинь хэлсэн үг C вирус байхгүй гэж хэлсэн надад. Үнэхээр бурхан эдгэцсэн байна гэдгийг би тэгж амсаж байна. Тэр пастор бол эдгэрлийн бэлэг авьяас та тийм пастор байсан. Тэгээ тэр пастор өөрөө эдгэрлийн бэлэг авьяасыг яаж авсан гэсэн чинь Японд дээр үед өөрийг нь бүр залуу юм хүүхэд байхад нэг юм эдгэрлийн бэлэг авьяастай пастор Америкаас очоод юм том конференц хийсэн гинэ. Одоо бидний нөгөө зүүн баруун иргэн конференц гэдэг шиг том конференц хийгээд эдгэрлийн тухай номлоо тэнд өвчтөе олон хүмүүсийн төлөө залбирсан. Тэгэхэд тэр пастор 10 хэдхэн настай хүүхэд тэр цуглаанд сууж хагаад тэр эдгэрлийн тослогыг авсан гэж байгаа байхгүй. Өөрөө бол тэгж ярьж байгаа. Тэгээд тэр үеэс хойш энэ пастор ингээд хүмүүсийн төлөө залбирч өгөхөд ер нь л эдгэрээд идэг. Ингэж итгэрчсэн. За тэгэхээр яг гар тавьснаар эдгэрэл ирж шүү дээ, тийм ээ. Гар тавьснаар эдгэрэл ирдэг байна. За тэгэхээр шинэ гэрэн дээр л яг өвчтөн хүмүүсийн төлөө гар тавьжсэн тавилт. Эхнийх нь бол яг ерөнхий хүнийг нэг ерөөхийн төлөө гар тавиад өрөөжсэн бол хоёрдугаарт өвчтөн хүмүүсийн төлөө гар тавьж залбирчсан. Гуравдугаарт шинэ гэрээнээс харах юм бол томилгооны гар тавилт, үйлчлэлийн томилгооны гар тавилт гэж одоо шинэ гэрэн дээр их тодорхой харагддаг. За ялангуяа цуглааны ахлагчдыг томилох, цуглааны үйлчлэгчдийг томилох. За илгээлтэнд явж байгаа хүмүүсийг томилох төр гар тавьж залбирч өгөөд тухайн үйлчлэлтэнд томилж өгсөн байдаг. Тэгэхээр гар тавилт бол одоо 3 дахь төрлийн ийм гар тавилт шинэ гэрэн дээр гардаг байна шүү дээ. За Үйлс номын 6 дугаар бүлгийн 1-с 6 дугаар ишлэлээрс харах юм бол Иерусалимийн чуулган анхны 7 туслагчийг яасан гэхээр 7 үйлчлэгчийг хүмүүсийн саналаар ингэж гаргаж ирээд тэгээ урагш нь гаргаж ирээд тэр 7-гийнхаа төлөө 12 элчнэр гар томилж өрөөсөн байдаг. Тэгээд тэр 7 яасан гэхээр үйлчлэлд ороод цуглааныхаа хүмүүст үйлчлэх ажлаа хийсэн. Тэдний дотроос 2 нь буюу Стефан, Филипп хоёрын тухай Үйлс номон дээр тодорхой бичигдэж үлдсэн. Тэр 2 нь бол зөвхөн ингээд үйлчлэлдэг ажил хийх биш, бүр номлогч нар байсан байдаг шүү дээ. Тэр хоёроор дамжуулаад бурхан бас эдгэрэл гайхамшиг янз янзын ажлуудыг бас хийсэн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр элч нарын гар тавилтаар дамжуулан энэ одоо туслагч нар дээр тэр 7 анхны тэр 7 туслагч нар дээр бурханы тослогоо орж ирсэн байгаа байхгүй. За тэгэхээр ганцхан энэч биш те. Паул одоо Барнаб нарыг илгээлтэнд явахт нь гар тавьж өгөөд, гар тавьж залбирж өгөөд явуулсан байдаг. За мөн одоо Паул Барнаб нар олон газараар явж сайн мэдээ тараагаад олон чуулгануудыг үүсгэн байгуулад тухайн чуулганыхаа ахлагчдын төлөө Паул Барнаб нар мацаг өрн залбираад гар тавиад томилоод явсан байдаг байхгүй. За ингээд шинэ гэрээнээс харах юм бол яг ахлагч удирдагчдыг, үйлчлэгчдийг томилохдоо гар тавьж исэн байна. За тэгвэл дөрөвдүгüрт нь ариун сүнсийг авахуулахын тулд гар тавьсан тохиолдол бас байна. Ялангуяа Үйлс номын 8 дугаар бүлгийн 16-аас 18 дугаар ишлэгийг харах юм бол үйлчлэгч Филипп Самар аймагт очоод Самар аймгийн нэгэн хотод Есүсийн тухай номлосон чинь маш олон хүн Есүст итгээд тэнд өвчтөе байсан хүмүүсний эдгрээд муу сүнсэнд эзлэгдсэн хүмүүс нь чөлөөлөгдөв бүр гайхалтай зүйл болсон. Энэ тухай Иерусалимийн чуулганыхан сонсоод Петр, Иохан хоёрыг Филипп руу явуулдаг. Тэгээ Петр, Иохан хоёр ирээд Филиппийн номлолоор дамжуулаад итгэсэн тэр олон хүмүүсийг хараад тэгээд тэр хүмүүс дээр ариун сүнс авахуулахын төлөө гар тавилаа гэж байдаг. Тэгээд гар тавьсан чинь тэнд байсан хүмүүс ариун сүнсээр дүүрээд зарим нь бүр иш үзүүлсэн байна шүү дээ. За тэгэхээр бид нар шинэ гэрэн дээрээс ингээд товчхон харах юм бол дараах одоо 4 төрлийн гар тавилт шинэ гэрэн дээр Христ итгэгчдийн донд байсан байна. Нэг нь юу ах нь? Ерөнхий бусдыг ингээд өрөөж ивээхийн тулд тийм үү? Ер нь тэр хүний амьдрал дээр ивэл өрөөл дүүрэн байхын тулд гар тавин залбирч ирсэн. Хоёрдугаар нь онцгой одоо өвчтөө эдгэрлийн төлөө залбирж байгаа тохиолдолд тэр хүний төлөө гар тавин залбирах. Тийм ээ? За, гуравдугарт нь бол яг чуулганы ямарваа нэгэн үйлчлэлд, сайн мэдээний төлөөх ямарваа нэгэн үйлчлэлд хэн нэгэн хүнийг тохон томилохдоо гар тавин өрөх. Дөрөвдүгüрт яасан бах нь? Онцгой ариун сүнсний дүүргэлтийн төлөө те гар тавихад тэр хүмүүс ариун сүнсээр дүүрч, хилүүдээр ярьж, иш үзүүлжсэн байх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө хуучин гэрээний Израилийн эцгүүдийн үеэс нөгөө дараагийн үеэ өрөөж гар тавьдаг байсан энэ гар тавилт маань явсаран байгаад Есүс Христэд итгэх итгэлийн дотор бидний хувьд өнөөдөр сүнслэг маш чухал одоо ажлуудын нэг хэсэг болон бидний дунд өвлөгдөн иржээ. Тийм учраас өнөөдөр Христ итгэж бид нар хүмүүсийн төлөө гар тавин ерөн залбирдаг байна. За тэгэхээр энэ гар тавилтаар дамжуулан яасан бах нь?
ариун сүнсээр дүүрдэг, өвчтөөнийг нь эдгэрдэг, ямарваа нэгэн үйлчлэл томилогддог, ямарваа нэгэн үүрэг даалгаврыг Бурханаас хүлээн авдаг. Мөн яах нь бэлэг авьяасыг бас хүлээн авдаг, зарим нь ариун сүнсээр дүүрдэг, зарим хүмүүс нь эдгэрч, зарим хүмүүс нь яг сэтгэлийн тэр нэг шарах сорвоосоо эдгэрч чөлөөлөгдөж тийм үү. Ийм олон гайхалтай ажлууд гар тавилтаар дамжуулан хийгддэг байсан байх нэ. За тэгэхээр одоо манай Нью-Йорк Монгол чуулганыхан энэ гар тавилтын учрыг бас мэддэг боллоо ш та бүхэн маань. Яагаад ер нь ингэж нэг юм гар тавиад залбираад идэх юм те. Тэгэхээр ер нь пасторуудын хийдэг нэг чухал ажил бол ганцхан номлохоос гадна хүмүүсийн төлөө гар тавьж залбирч өгөх бол айгүй. Ялангуяа би бол Монголд байхдаа номлосны дараа миний хийдэг нэг ажил бол хүмүүсийн төлөө гар тавьж их залбирдаг. Би ч одоо өөрийн гэсэн бас нэг өрөөтэй оффистай өрөөндөө ороо суучна. Эмчийн өрөөнд очилж байгаа юм шиг л байдаг байлаа ш. Заримдаа яг дандаа ч биш л дээ. Заримдаа бүр манайхан чинь үүдний өрөөнд бүр ингээ очирлоо суудсан. Чи юм уу за дараа нь би ороо шүү. Хаалга төгсөн пастраа хүнтэй байгаа юм байна те. Дараа нь би шүү гэл ингэж мингээл гараа явчихна. Тэгэл би чинь бүр оруулж ирээд сонсоод залбирч өгөөд гаргадаг. Оруулж ирээд сонсоод гар тавьж залбирч өгөөд гаргадаг. Зарим хүний төлөө удаан ярина, удаан залбирна. Зарим хүний төлөө товчхон залбираад гаргахад хангалттай. Ийм хүмүүс бас байдаг. Тэгээ ер нь гар тавилтаар дамжуулан Бурхны туслахаар дамждаг. Энэ нь би өөрөө ингээд ийм хүчтэй дэв биш. Энийг итгэлээр дамжуулан Бурхан өөрийнхөө хүнээр дамжуулж хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гар тавилтыг бас андуурах тохиолдол байдаг л да нэг юм хүчтэй ламаас нэг том айдас авж байгаа дайны хэмжээний нэг юм ойлголттойгоор нэг юм гар тавиулах гэдэг хүмүүс байдیں۔ Тэ та пастор гар тавиад их залбирдаг ч үгүй л тэ. Тэгээд өөрөө итгэл мэтгэл сайн мэдэхгүй. Ямар ч байсан энэ нэг чухал хүн юм шиг байна. Энэ хүнээр нэг гар тавиулаад залбируулчвал нэг ямар ч байсан сайн болох юм байна гэдэг нэг юм ерөнхий нэг юм ламдуулдаг ойлголтоороо ирээд нэг ламдуулаад явдаг хүмүүс бас байдаг л та. Тэгэхээр тэр тохиолдолд бол зүгээр юм нүдэн балаа чихэн дүүлийг гар тавьж өгөөд залбирч өгөөд явуулах гэхээсээ илүүтэй яагаад гар тавьж байгаа юм? Эний учир нь юунд байгаа юм? Христэд итгэх итгэл гэдэг чинь юу юм? Яагаад бид Иесус Христэд итгэдэг юм? За яагаад өнөөдөр би таны төлөө гар тавьж залбирах гээд байгаа юм? Гэдгийг тайлбарлаад хэлж ярьж өгөөд ингээ гар тавиад яриад залбираад өгөхөд хүмүүс бол сайн мэдээг давхар сонсоод ойлгоод зүрхэнд нь итгэл ороод ингээд гараа явж байгаа тохиолдол олон байна. Тэгэхээр таны гар тавилтаар дамжуулан Бурхан ажиллаа хийх болно. Тэгэхээр та битээ ингэж ойлгоорой. Зөвхөн пастор хүн л гар тавьж залбирдсан байна гэж битээ ойлгоорой. Та ч гэсэн хэн нэгэн өвчтөн хүний төлөө гар тавих юм бол эзэн ажиллаа хийх болно. Та ч гэсэн хэн нэг өрөөгөд гар тавиад залбирх юм бол тэр хүн дээр эзний амар тайван өрөөл ирэх болно. Ялангуяа эцэг эхчүүд та нар үр хүүхдийн төлөө их сайн гар тавьж залбирч явах хэрэгтэй. Үр хүүхдийн төлөө гар тавьж залбирч байгаараа. Энэ эцэг эхийн өрөөл гэдэг бол үр хүүхдтэр үнэхээр энэ гар тавилтаар дамжуулан буудын шүү. Шүн унтахт нь бяцхан хүүхдүүдийг шүн 50 унтаасаа хар дарж бити зүүдлээс элдв сүнсний дайралт дотлооноодоос хол байгаасаа хамгаалтыг тавиад гар тавиад өрөөгөө залбирч байгаа. Хүүхдүүдээ хичээл сургуультай орохт нь ямар нэгэн тэмцээн оролдоонд орохт нь хүүхдүүдийн чинь амьдралд ямар нэгэн онцгой тэмдэглэлт үйл явдал болохт нь дандаа тэн дээр өрөөж залбирч өгч заншаараа. Энэ заншлыг гэр бүлтэй гоё тогтоогоороо. Ингүүд хүүхдүүд чинь эндээс юу сурдаг вэ гэхээр амьдралын ийм чухал үед би Бурханд хандах ёстой юм байна. Би Бурханаар өрөөгдөөд энэ зүйлийг ингээ хийгээ явах юм бол сайн байх болох юм байна гэж хүүхдүүд итгэл орж эхэлдэг. Би хоёр хүүгээ энэ намар сургуульд орохдоо хоёулынгийнхэн төлөө гар тавиад залбирч өгсөн. Том хүн маань коллежид орлоо, баг маань ахлах сургуульд орлоо. Энэ эх 4 жил та хоёрын хувьд үнэхээр өрөөлөөр дүүрэн байг гэд өрөөгөө залбирч байгаа. Тэгэхээр үнэхээр Есүс Христийн нэрээр дамжуулан өнөөдөр бид хэн нэг гараа сунган өрөөх тэр эрх мэдэл, тэр өрөөл бидэнд өгөгдсөн байд юм аах дүүсэ. Тийм учраас гар тавин залбираараа. За гар тавьж болохгүйг бас сануулсан сануулга бас Библиэлд байдаг. Ялангуяа 1-р Тимоти загтлыг унших юм бол Паул Тимотед хэлэхдээ хэн нэгэн дээр яаран бүү гар тавь. Яагад гэвэл тэр хүний нүгэлтэд чи одоо хариуцлага хүлээн шүү гэсэн утгаар ингэж хэлсэн байдаг. Тийм болохоор хэн нэгэн хүн дээр яаран бүү гар тавиараа. Тэгэхээр энийг бол ерөнхийдөө тэр нөгөө Тимот бол Эфес хотын чуулгануудад пасторуудыг одоо томилох үүрэгтэй байсан учраас хэн нэгэн шинэ итгэгчийг яарч пастор гэдэг болгоорой. Яг шинэ хүн ингээд чуулганы ахлагч болчоороо Библийг мэддэггүй. Өөрөө сүнсээр өсөөгүй. Өөрөө Есүсийг сайн таниагүй. Өөрөө итгэлээр амьдрч үзээгүй. Залбирлын ам чимтгийг амсаагүй хүн чинь ахлагч болчоороо чуулганыг самраа хийчихдэг байхгүй. Яг нөгөө өөрийнхөө үжил бодлороо чуулганыг хандаа Есүс юу гэсэн байдаг вүлээ? Библи юу гэсэн байдаг вүлээ? Ийм хүн орж ирвэл би яаж хандах ёстой вэ? Тийм хүн орж ирвэл би яаж тэр хүнд би жинхэнэ хончны зүрхээр хандах ёстой вэ?
хэрвээ энэ хүмүүсийн дунд ийм асуудал тохиолдвол би Библийн дагуу яаж хандах ёстой вэ гэдгээ мэдэхгүй хүн чинь чуулганыг алаа хийчихдэг байхгүй юу бүр. Тийм учраас Илч Паул юу гэж хэлсэн байдг вэ гэхээр шинэ хүний төлөө тэ шинэ хүн дээр яаран бүх гартай. Тэ эзэн дотор юм цэгцрээгүй, учраа олоогүй юм хүмүүсийг яах вэ гэхээр чуулганы одоо ялангуяа энэ өндөр дээд одоо чуулганы гол хончилж яваа ахлагчийн байр суурин дээр яаран бүү томилж гар тавиараа гэж ингэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бол гар тавилтыг бол бас боломжлуулсан байна те. Яг бол гар тавил залбирууд тэгээд дуусна шүү дээ. Өөдөө намайг гар тавиа томилсон шүү дээ. Тэг яах биш үс юм уу? Ийм тоглоомтой юм уу? Чуулганы томилгоо гар тавил гэдэг чинь бандны тас нэмч урка. Ийм ачи юм байх юм уу? Биш яг одоо эхлэе гэдэг манайх нэг тоглож байхдаа нэг тэгдэг үстэй те. Алдаад өөрөө алдаад хожигдоод ирэнгүүтээ биш одоо эхлэе. Тэр чуулганы үйлчлэл ийм тоглоомтой явахгүй шүү дээ. Иймд одоо юу гэдгийг энэ дураараа замраагүй явахгүй шүү дээ. Одоо тэгэл одоо биш болчихжээ гэхгүй байхгүй юу. Тийм учраас яах вэ гэхээр хин нэгнийг чуулганы ахлагч болгож томилох гэж байгаа бол хин нэгнийг цуглааны гол хончин номлогч болгож томилох гэж байгаа бол яаран бүх гартай. Яг тэгвэл шинэ итгэгч сорилтонд амархан автт юм аа. Сорилтонд амархан автаад ирэхээр тэр хүн ч өөрөө унана. Тэр хүн онвол юу унах вэ? Дагаад чуулган ундаг байхгүй. Учраа мэдгүй хүмүүс тэр цуглаанд ч орж ирэхдээ юу ойлгох вэ? Христийн чи ийм байт юм уу гэж бодно. Есүс чи ийм байт юм уу? Тэр пастор нь тэгээ явж л шүү дээ. Ахлагч нь ингээд тэр ахлаад байдаг тэр гол удирдаад байдаг хүн тэгэл явж идэм бил шүү дээ. Ингэдэм бил шүү дээ. Тэгэхээр яг уу тэр чи Христийг муухай харагдуулчих. Чуулганыг чуулган биш болгочихж байгаа байхгүй. Тийм болохоор шинэ итгэгчдэр яаран битгий гар тавиараа гэж. Энэ нөгөө үйлчлэлийн томилгоотой холбогдуулж хэлсэн болохоос биш. Ер нь хүнийг ингээд гар тавьж өрөөж болохгүй гэсэн утгаар бол хэлээгүй. Энийг зөв ойлгох хэрэгтэй. Гар тавиад залбирж байгаа тийм сүнслэг ингээд бид ингээд залбирлын амьдрал дотроо өсөөд эзэнтэй хамт алхаад эзний хүслийг Библиэс унших тусам мэддэг болоод энийг заагаад ингээд ирэхээр юм ялгаад байдаг болчдөг ер нь. Одоо ийм нөгөө чадвар хөгждөг гэхүү. Тэгээ энэ чадвар ингээд хөгжөд ирэхийн цагт гар тавьсан хүнээ ер нь бол ингээд мэдрээддэг болчдөг. Энэ бол юм сүнслэг ялгах чадвар одоо сууж яана гэсэн үг. Тийм бэлэг авьяас хөгжиж яана гэсэн утгатай. Өвчтөн хүн дээр жишээл гар тавиа залбирх юм бол заримдаа гар хангилж өгдөг тохиолдол байна. Тэгээ би нэгэн үе ингээ хүмүүсийн төлөө гар тавиа залбирхаар ингээд гар ингээд дарж аюух янгиж өгдөг. Зарим үнтэй зүгээр л гар барихад л янгиж өгдөг. Тэгээ би юу гэж бодож ирсэн гэхээр би ер нь гар тавих ёсгүй юм байна. Би ер нь гар хүрэх ёсгүй юм байна. Тэгээ хүнтэй гар барихгүй, ер нь залбирхаараа гар тавихгүй, зүгээр нэг хөндөй залбираал те. Есүсийн нэрээр амен гэл ингээл хөндөй өрөөгөл Wi-Fi өрөөгөл ингээл явах юм байна гэж ойлгоод гар тавихгүй нэг хэсэг явлаа. Гэхдээ бас биш байгаа байхгүй юу? Гэхдээ тэгээ энэ өвлөд байгаа нь ямар очтой юм бэ? Та битээгээд байгаа юм биш үү бурхан те? Одоо би тэгж ойлгох гэдэг нь шүү дээ. Өвлөд байгааг би юу гэж ойлгох юм бэ? Битээ гар тавих гэсэн утгаар би энийг чамд хэлээгөө. Тэр хүнд ямар асуудал байгаа юм бэ гэдгийг би чамд илчилж байна гэж эзэн надад дараа нь ойлгуулж өгсөн. Тийм учраас заримдаа ингээд хүмүүсийн төлөө би энэ өвдөгөө хүний төлөө ч гэсэн ингээд гар тавиа залбирхаар заримдаа гарандаа мэдэрдэг үе байдаг. Гарны ингээд алга ингээд жирвнэх, халуу шатах, эсвэл ингээд гар дагж янгинах. Яг л сүнсний юм асуудалтай хүмүүстээр гар тавиа залбирхаар тэгдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тэр хүний төлөө битээ залбир тэр хүнээс холт гэсэн утгатай биш. Харин тэр хүнийг тэгх тусмаа тэр хүний төлөө залбирж өгөөрэй. Үйлчлээрэй. Тэр хүнийг энэ хүнд эдгэрэл хэрэгтэй байх шүү. Энэ хүн чөлөөлөлт хэрэгтэй байх шүү. Энэ хүн дээр асуудал байх шүү. Тодорхой хэмжээний юм нүдэнд харагдахгүй ч гэсэн юм сүнсний хүлээс энэ хүн дээр байх шүү гэдгийг Бурхны илчилж өгж байгаа арга зам бас энэ байна. Би эртэд ярьж байхдаа нэг хэлсэн те ходоод нь өвдөжсэн эмэгтэйг би мэдэрсэн гэж. Яг л миний ходоод өвдөд байгаа. Тэгэхээр тэр миний өвчин биш байсан байхгүй. Би өөр юм хододны өвчтөй болчихгүй шүү дээ. Зүгээр мэдэрдэг. Тэгээ боёос нэг эмэгтэйтэй Монголд байхдаа цуглаанд ингээд надаас зөвлөгөө аавна гэдээ ирээд өрөөнд ингээд натаа яриа сууж. За би чиний төлөө ярьд дуусны төлөө. За би чиний төлөө залбирч өгье гэдэг. Тэгээ би ингээд гар тавиа залбирсан чинь миний толгой өвдөд гэсэн. Тэгээ би асуусан чиний толгой өвддөг юм гэж тийш пастраас амар өвддөг шүү гэж аавдیں۔ Тэгээ би толгой өвддөг гэдгийг би гар тавьснараа ариус надад илчилж өгч. Тэгээд би залбираад яаж вэ? Тэр эмэгтэйгийн толгойн эдгэрлийн төлөө би залбирсан. Тэгээд залбирж өгөө тэр эмэгтэй явсны дараа нь миний толгой зүгээр болчихж байгаа байхгүй. Тэгэхээр гар тавилтаар дамжуулан ариун сүнсний юм онцгой хүчит ажлууд хийгддэг. Гар тавилтаар дамжуулан иш үзүүлэг, эдгэрэл тийм үү, чөлөөлөлт, тайвшрал
мөн мэдлэгийн үг, мэрэгэн ухааны үг гэх мэтчлэн ийм ариун сүнсний бэлэг авиасууд ингээд ажилдаг төдийгүй нөгөө хүнд тэр бэлэг авиасууд бас очдог байна. Нөгөө хүн дээр тэр бэлэг авиасууд чөлөөлөгдөж идэг байна. Тэгээ энийг нөгөө мэдхгүй хүн чинь үйлчилж мэдхгүй яваад идэх байхгүй. Уул нэг гар тавигдсан, өрөөгдсөн бэлэг авиас байгаад идэг. Гэхдээ нөгөө үйлчлэх ёстой гэдгээ мэдхгүй энэ бэлэг авиасаа хэрэглэх ёстой, ашиглах ёстой гэдгээ мэдхгүй ингээ яваад идэг. Тийм болохоор ер нь өөрийгөө ямар бэлэг авиастайг ер нь яаж мэдэх юм? Яаж энэ бэлэг авиасаа ер нь ашиглах вэ? Би маш практик хэдхэн арга замыг танарт хэлж өгье номлолынхаа төгсгөлд. Үйлчлэлийн бэлэг авиасаа таньж мэдхийн тулд та үйлчилж эхлэхээс нааш энийг таньж мэдэхгүй. Ингэдэг хүн ирэх байхгүй штэ. Одоо ингээл залбирч яснаа би тийм бэлэг авиастай байна. Би яг тэгж үйлчлээ гэдэг хүн ер нь бараг байдаггүй. Бурхны өгсөн бэлэг авиасыг үйлчилж үзэж ижил мэддэг. Их тохиолдолд. Үйлчилж үзээд зарим талбар дээр үнэхээр авиасгүй юм байна гэдгийг бас мэддэг зарим хүн. Гомдох хэрэггүй штэ. Гомдох хэрэггүй. Энэ бол миний дуудлага биш юм байна. Би энэ дэр үнэхээр авиасгүй юм байна гэдгээд хүн мэдээд байна. Зарим хэсэг дээр бол үнэхээр авиастай байна гэдгийг мэддэг. Тэгэхээр яг үйлчилж үзэж ижил авиастай байна уугүй юу, Бурханаас өгөгдсөн өгөгдөл байна уугүй юу гэдэг чинь үйлчилж ижил ялгардаг. Нэрнээс зүгээр суугаад байвал зүгээр суугаад байна. Юу байгаагаа мэдэхгүй. Бурхан ямар зэвсэг танд өгчөөд байгаа, ямар бэлгийг танд өгчөөд байгааг бид юусэн мэддэггүй. Тийм болохоор бэлэг авиасаа ажилуулах, бэлэг авиасаа танин мэдэх, бэлэг авиасаа ашиглах хамгийн практик том арга зам бол та үйлчлэлд ор. Та чуулганы үйлчлэлд ор. Та хойшоо суугаал үзэгчийн байр суурин дээр суугаал байвал та суугаал байна. Та суугаал байна. Та ямар нэгэн хэсэг рүү үйлчилж эхлээд, хүмүүсийн төлөө залбирж эхлээд, хүмүүстэй ярилцаж эхлээд, хүмүүсийг сонсож эхлээд, хүмүүсийн зовлон жаргалыг сонсож эхлээд, бусдад үйлчлээд эхлэхийн цагт эдгэрлийн бэлэг авиастай хүн бол тэр үед эдгэрлийн бэлэг авиастай гэдгийг мэдэгддэг. Яг тэгвэл та хэн нэг хүний төлөө гар тавь залбирж өгөхөөс нааш та эдгэрлийн бэлэгтэй юу үгүй юу гэдэг чинь яаж мэдэгдэх юм? Та номлохоос нааш номлох бэлэгтэй юу үгүй юу гэдэг чинь яаж мэдэгдэх юм? Тэгээ намайг би та бүхэнд ярьжсэн шүү дээ. Намайг манай пастор ингээггүй шүү дээ. Ингээл залбирж яснаа. Төгөлдөр бос гэл те. Цуглааны өдөр босгосноо. Чамд номлох бэлэг авиас байна. Чи номлоно гэж хизээч ингэж хэлээгүй шүү дээ. Би энийг яаж мэдсэн гэхээр эсийн бүлэгт хамрагдаж эхэлсэн, жижиг бүлэгт хамрагдаж эхэлсэн. Тэр жижиг бүлгийнхаа туслагч нь болсон. Тэр жижиг бүлэг дээрээ номлох боломж олдоод номлож эхэлсэн. Ингэж л би таньж мэдсэн. Тэгэхээр үйлчлэлд орсноороо бид өөрсөндөө ямар бэлэг авиас байгааг бид мэдэж эхэлт юм аа. Тийм болохоор хэрвээ чуулганы чинь зүгээс танд ямар нэгэн үйлчлэлийг санал болгож байгаа бол зоригтой орж байгаарай. Хийгээд үзээрэй. Ингэснээрээ та өөрөө илүү итгэлээр өсдөг. Ингэснээрээ та Библийг улам илүү таньж мэддэг. Үйлчилж байгаа хүмүүс 2 дахин эрүүл авдаг. Яг л бусдад өгж байгаа хүнийг Бурхан буцаад өөрийнх нь дүүргэж өгчдөг. Тийм болохоор Бурханы ивэл эрүүлийг тасралтгүй авч яйгвал та бусдад өг. Бусдад юу чаддгаараа үйлчил. Бусдыг сонс. Бусдын төлөө залбирж өг. Ямар нэгэн чаддаг зүйлээр бусдад үйлчлээд өгчих. Энд чинь юу вэ гэвэл танд өгөгдсөн ариун сүнсний бэлэг урсан гарах үе таалт нээж өгчдөг. Ингээ үйлчлээд ирэхээр 2 талтай шүү дээ юм чинь. Тэ? Нэг бол чадахгүй юм байна. Энэ бол миний хэсэг биш вэ гэдгийг мэдэгдэнэ. Нэг бол энэ бол би чадах юм байна. Надад боломж байгаа юм байна гэдгийг харагдана. Тэгвэл биш хэсгээ орхиод мөн гэж үзэж байгаа хэсгээ бариад цаашаа үйлчлээд яв. Энд чинь л итгэлийн амьдрал. Энд чинь л өсөлт. Ингэснээрээ бид улам илүү ихээр өсдөг, хүчрхэгждэг. За тэгээд чуулган дотор ингээд үйлчлээд сурсан хүн чи яадаг вэ? Нийгэмдэр компани дээр очиод ажиллахаараа. Олон нийтийн дунд очиод орохороо. Хүмүүсийн дунд ороод ажил төрлөө хийгээд ирэхээр энэ бэлэг яваас хөдлөж эхэлдэг. Тэгээд тэр хүн бизнес дээр илүү амжилт гаргадаг. Тэгээд тэр хүн өөрийнхөө ажил дээр улам илүү карьер ахидаг. Улам илүү амжилттай байх боломж нь нэмэгддэг гэж хэлж болно. Ариун сүнсний бэлэг ингэж ажилт юм аа. Ингэж ажиллаж үйлчилснээрээ бид өөрсдийнхөө дуудлагыг хэрэгжүүлдэг юм аа. За энэ замаар бүгдээрээ цаашдаа өсөх нэ. Энэ замаар манай чуулган цаашдаа явах нэ. Тийм болохоор чуулганд ерөөсөө үйлчлэх хамгийн нэн тэргүүний боломж бол юм жижиг бүлгийн цугларалт байдгийн шүү. Бүтэн сайнны цуглаан дээр энд байгаа хүн болгон бэлэг авиасаа нээн илрүүлэх боломж олддоггүй. Яг тэгвэл нэг 2 хүн энд дуулна, нэг хүн эндээс номлон, за дахиад нэг хүн төлөөлөн залбирна, тэгээд дуусчих. Энд сууж байгаа өөр үлдсэн 20 30 хүн ямар бэлэг авьяастайг яаж мэдэх юм? Тэрэнд ингээ гаргаад авах цаг зав бас байхгүй. Тэгэхээр ямар үед энэ бэлэг авьяас илэрч гарч ирдэг юм? 7 хоногийн дундор
чуулган жижиг бүлгээр уулзаад, Библи судлаад, хамт зовлон жаргалаа хуваалцаад, нэг нэгнийхээ төлөө залбираад, өвчтөө нэг нэгээ эргэж тойроод, нэг нэгнийгээ сонсоод, бие биендээ зөвлөгөө өгөөд ингээд ирэх үед яг бэлэг авиасууд хөдөлж эхэлдэг, ажиллаж эхэлдэг байхгүй. Тийм болохоор манай чуулганы хувьд бол зөвхөн бүтэн сайнны номлол, зөвхөн бүтэн сайнны цуглаанаар бид өсөж хөгжинэ гэж ойлгол үнэхээр өрөөсгөл. Бид жижиг бүлгээр бие биендээ үйлчилж эхлэх ёстой. Тэгээ бид эзний үгийг хамтдаа жижиг бүлгүүдээр судалж эхлэх ёстой. Ингэж манай чуулган улам илүү хүчрхэгжин өсөх болоо. Халелуя. За ингээд дуудлагынхаа дагуу бэлэг авиасаараа үйлчлэе. Бэлэг авиасыг хэрхэн таньж мэдэх вэ? Мөн бэлэг авиасаа яаж ашиглах вэ гэдэг нарийн сэдвүүдийг одоо би бол хөндөж ярихыг хичээлээ. Энэ нь танд бол тус тэмтэй байсан бахаа гэж найдаж байна. Одоо бүгдээ хамтдаа чухал сүнслэг залбирлыг хийцгээе. Бэлэг авиасынхаа дагуу үйлчилж, эзний бэлэг авиасыг хөгжүүлж, бидний үр жимс улам илүү өсөн нэмэгдэхин төлөө, бид өөрсдөө улам илүү баяр хөөр, итгэлтэй, урам зоригоор дүүрэн байхын төлөө хамтдаа энэ цагт залбирэн гуйцгаая. Тэнгэрлэг бурхан эцэг минь та биднийг өөрийн цорын ганц хүү Есүс Христээр авраа зогсохгүй биднийг өөртөө өөрчлүүлэхийн тулд дууцсанд баярлалаа. Биднийг зөвхөн сүм дотор төдийгүй, чуулган дотор төдийгүй энэ нийгэмдээ онцгой танаас өгөгдсөн бэлэг авиасаараа үйлчлэн таны нэрийг алдаршуулж, таны үнэн сайн мэдээг гэрэлтүүлэн харуулахын тулд биднийг сонгож дууцсанд баярлалаа. Бид энэ дуудлагынхаа дагуу амьдарч, бид энэ дуудлагынхаа дагуу үйлчлэхийг хүсэж байна. Тэхийн тулд эзэн минь бид бэлэг авиасаа мэдж, бид бэлэг авиасаа хөгжүүлж, бэлэг авиасаараа танд үйлчлэхийг хүсэж байна. Эзэн минь заагдсан, яригдсан энэ үг бүрийн дагуу та бидний өрөөгөөч, манай чуулганы өрөөгөөч. Бас энэ онлайн дээр хамт байгаа итгэгчдийн маань өрөөгөөч, итгэлийн ах дүүсийг маань өрөөгөөч гэж гуйж байна. Эзэн минь таны тослогоо, онцгой бэлэг авиасуудыг бидэн дээр та чөлөөлөөч. Үйлчлэн түүнийгээ таньж мэдэх тэр боломжуудыг та зөвшөөрж өгөөч гэж танаас гуйж байна эзэн. Халелуя. Тэнгэрлэг эцэг минь тандаа баярлалаа. Алдар магтаал нь танд байх болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.